はい、皆さんこんにちは。今日の一言日本語です。За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн Япон үгнийхээ хичээлийг эхлэе. 今日の先生は私、やるゴムです。はい、今日のテーマは災害と防災の丸2です。За, өнөөдрийн хичээл нь гамшиг болон түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэсэн сэдвтэй өмнөх хичээлийн үргэлжлэл болж байгаа. За, өнөөдөр түргэн тусламж, цагдаа, галын машин дууддаг дугаар сурч авнаа. За,緊急事態онцгой байдал гэж орчуулна. За, хүний одоо амнаас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учирсан яаралтай нөхцөл байдлыг илдэг. За, Kyukyusha болохоор түргэн тусламжийн машин, Shōbōsha гэхээр галын машин, Keisatsu гэхээр цагдаа гэсэн үгтэй. За, Kyukyusha о yobu гэдэг доор нь тэр байгаа нэмэхээр түргэн дуудах гэсэн утгатай. Одоо түргэн тусламжийн машин дуудах буюу түргэн дуудах тий Kyukyusha о yobu гэдэг. За, Японд болохоор 110 бан тий одоо 110 бан гэд бичсэн байгаа. За 110 дугаар гэсэн үг. За 119 бан гэж бас байгаа. За одоо энэ хүснэгтээр харъя. За нөхцөл байдал нь за түргэн тусламж дуудах үед бол Японд бол 119 бан буюу одоо 119-ийг дууддаг байна. Монголд бол 103 тий. За галт түүмрийн үед бол Монголд 101-ийг дууддаг. За Японд бол 119 буюу 119 бан дууддаг байна. За цагдаа дуудах үед Монголд бол 102-ыг дууддаг. За Японд болохоор 100 бан гэдэг. За аврах ажиллагаагийн үед болохоор Монголд 105-ыг дууддаг. За Японд болохоор 119 бан буюу 119-ийг дууддаг. За Монголд бол за нэгдсэн яаралтай тусламж гэж байдаг. Тэр нь 112 тийм ээ. Японд бол байдаггүй. Гэхдээ 100 бан буюу те 110 руу залгахаар осол уу өөр янз бүрийн босно уу гэд одоо ингэ заалгаад шууд асуудлыг мэдэж аваад тэгээд хэрвээ 110 руу заалгаад гал түүмэр гэж хэлэх юм шууд одоо гал түүмэр рүү холбож өгдөг. Тийм одоо сайхан стилтэй хүмүүс байгаа. Гэтэ яг тийм үйлчилгээ Монгол шиг нэгдсэн яралтай тусламж шиг үйлчилгээ бол байдаг байгаа. はい、これで今日の一言日本語は以上で終わります。次の日本語は6月24日水曜日です。За дараагийн хичээл нь 6 сарын 24-нд буюу 3 дахь өдөр орох болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.